Эргэцэн орчинд бол хэд хэдэн бодлогын баримтчид батлагдсан байгаа. 2021 оны шүүхийн тухай, шүүх байгуулах тухай байл. За тэгээд Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай. За тэгээд шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас өөрийг цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах чарга батлах тухай гэдэг ийм бодлогын баримтчид батлагдсан байж байгаа. За 2022-оос 25 оны энэ шүүхийн төсвийн хэмжээг одоо энэ доор үзүүлж байна. 25 оны байдлаар бол нийтдээ 361 тэрбум 658 сая төгрөг энэ төсөв батлагдсан. Өмнөх жилүүдэд 93 оноос хойш 15 21 он хүртэл энэ бол 0.3-аас 0.4. За тэгээд ихтэй бол 0.7 хүртэл хөв байсан бол энэ 2025 оноос хойш энэ хэмжээ бол илэрхий сайжирсан байж байгаа. За үүнийг бол гэр бүлийн шүүх одоо хэлбэр ажиллагааны шүүх за тэгээд шүүхийг захимжуулах гэдэг иймэрхүү одоо шүүхийн шинжилгээтэй холбоотой ажлууд хийгдсэнтэй холбоотойгоор энэ шүүхийн төсөв нэмэгдсэн байна гэж үзэж байгаа. За тэгээд 21 оноос хойш одоо ямар асуудлууд тулгараад байна вэ гэдэг. Одоо энэ бол бид нар бас их судлах асуудал юу шаардлагатай асуудал байгаа. За жишээлбэл 2022-оос 24 онд шүүхийн төсвийн хэмжээ улсын нэгдсэн төсвийн хэмжээнд 1% хүрээгүй. За 25 оноос хойш энэ саянд орсон энэ олон шинжилгээ ажлуудтай холбоотой шүүхийн урсгал зарлууд нэмэгдсэнтэй холбоотой шүүхийн төсөв нэмэгдсэн байж байгаа. За тэгээд энэ 21 оноос хойш үүсэж байгаа бас нэг томоохон асуудал, шинээр үүсэж байгаа асуудал гэх юм бол өмнө сангийн яамаас шүүхийн төсвийг 30-аас 40% бууруулцдаг байсан бол одоо хууль зүйн байнгын ороо бууруулцдаг одоо ийм асуудал гайхаа гараад ирлээ л дээ. Гэхдээ энэ шүүхийн ерөнхий зөвлөл болон энэ бусад одоо судлаачдын үзэж байгаарай. Сангийн яамнаас үндэслэгүүд бууруулснаас арай бас харьцуулахад шүүхийн төсөв бас нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа гэж ярьж байлаа. За тэгээд энэ хууль зүйн байнгын орооны хувьд бол шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвөлсөн саналыг хууль зүйн байнгын ороон дээр хянаад за тэгээд дараа нь сангийн яамд улсын нэгдсэн төсөвт нэгтгүүлэхээр ингээ хөргүүлдэг ийм хууль зүйн процедуртай байгаа. Хууль зүйн байнгын орооны хувьд бол 2022 оны тухайд шүүхийн төсвийн одоо тэр саналыг 60% бууруулсан. 23 онд 40%. Одоо энэ сүүлийн жилд 2024 оны байдлаар бол 10.7% хийсэн дүнтэй байгаа юм байна. Тэгэхээр энэний эсрэг бол манай ерөнхий зөвлөл ямар арга хэмжээ авч ихээр жилдээ жишээлбэл 200 тэрбум төгрөг төсөв шаардлагатай бол шууд 400 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг ч юм. Тийм төсвийн саналаа хөргүүлээд тэндээсээ бас бага хэмжээгээр таниулдаг. Тиймэрхүү албан бус нэг тийм хэмжээ гэдэг юм байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бид нар эндээс харахад энэ хууль зүйн байнгын хорон дээр төсвийг бууруулад байна гэдэг дээр бас нэг бодлогын шийдэл гаргах хэрэгтэй биш байна. За тэгээд нэг хэд хэдэн асуудал энэ судлаачийн хувьд төвшүүлсэн байгаа. Энэ нь болохоор нэгдүгээр асуудал болж өмнө ихтгэлийн хүндсэн одоо Монгол Улсын шүүхийн тогтолцоо нэгдмэл байна. Монгол Улс өөрөө нэгдмэл улс байж байгаа. Энэ үндэслэлийн хүрээнд бол үндсэн хуульд заасны дагуу шүүхийн бие даасан болон шүүгчийн хараад ус байдлыг ерөнхий зөвлөл хариуцгаар байгаа. Энэ нь өөрөө үндсэн хуулийн тэр хуралдааны тэмдэглэл болон тэр тухайн үеийн одоо тэмдэглэлүүдээр нотлогдож байгаа. Ерөнхий зөвлөл энэ шүүхийн захиргааг хариуцах энэ ажлыг чигүүрийг хэрэгжүүлэх хүрээндээ дээд шүүх болон энэ бусад шүүхүүдийн төсвийг бас хариуцах юм боломжтой гэж ярьж байгаа. За асуудал 2 бол хоёрдугаар асуудал төсөв төлөвлөлт батлуулах байнгын ороор хянуулах ажлаатай холбоотой нэг ийм асуудал байна. Сая ерөнхий зөвлөлийн гишүүнтэй бас нэг айлт ярилцаад үзэхэд ерөнхий зөвлөлийн даргыг нэг жилээр сонгох нь бас яг байж болох хувилбар юм аа л гэсэн. Миний хувьд бол харахад энэ ерөнхий зөвлөлийн даргыг 4 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно. Дээр нь жилээр ингээд дарга нь өөрчлөгдөд байдаг нь өөрөө бас шүүхийн төсөв одоо менежмент одоо менежерийн ажлыг хийхэд одоо бас их очир тогтолтой байж магадгүй гэж үзэж байгаа. Энэ яг
бас судалгаагаар тогтоогдоогүй яг зөвхөн миний хувийн л байрсаар юм. Яагаад гэж юм хэрэг ердөө зөвлөлийн гишүүд чинь өөрөө шүүхийн бие даасан байдал, шүүгчийн арга тус байдлыг хангах одоо шүүхийн захиргааны байгууллагад очиж ажиллаж байгаа хувьд ер нь бол одоо доктор сургалттай ажиллах, за зөв менежмент явуулах. За тэгээд энэ ажлын байрны үндсэн чиглэл бол хараа тус бусаар ажиллахаас гадна бас нэг зөв менежерийн ажлыг хийх ёстой гэж хардаг. Энэ хүрээндээ бол тухайн одоо сайн менежмент хийж байгаа хүнийг нэг удаагаар докторгүй байн өрчлөн бас зохистой юу гэсэн ийм асуудал байгаа. За тэгээд хэрвээ шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийг байнгын ороогоор үндэслэгүүгээр бууруулаад байх юм бол ямар байдлаар асуудлыг шийдэх боломжтой гэхээр ер нь анхны шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны өргөн барьсан төсвийг дараагийн хянуусан төсөвтэй хамт улсын нэгдсэн төсөвт хөрвүүлэх нэг юм хөлбөр байж болно. Эсвэл ерөөсөө тандсан төсөв дээр яагаад энэ төсвийг бууруулсан бэ гэдэг дээр үндэслэлээ тайлбар бичгээр авах юм шаардлага бас толгорч байна. Энийг одоо гадаадын орнуудын харьцуулсан судалгаануудаас харахад одоо Финлянд, Швед, Франц гэдэг иймэрхүү одоо гадаадын орнууд жишээлбэл шүүхийн төсвийг үндэслэлээр бууруулах юм бол бас үндэслэлээ тайлбарлах ийм зохицуултууд байгаа. За энэ сая ярьсан асуудал байна. За шүүхийн дэд үтстэй холбоотой асуудал илтгэлийн өмнө үндсэн 4 сая байранд үйл ажиллагаа явуулж байгаа 7 шүүх байна. Прокурорын байгууллагатай холбоотой байгууллагатай нэг байранд үйл ажиллагаа явуулж байгаа 7 шүүх байна гэдэг. За тэгээд мөн Монгол улсын шүүхийн байрны өнөөгийн нөхцөл байдал судалгаагаар нэг шүүгчд оногдох одоо шүүхийн байрны метр квадрат хангалтгүй байна. Тухайлбал орон нутагт 2.5 метр квадратаар байна. Ер нь жижигхэн өрөөнд хэргийн оролцогчдыг одоо оруулаад шүүх хурлааныг явуулахад бас шүүгчийн аюулгүй байдалд эрсдэлт үзүүлэх магадaltaй гэсэн иймэрхүү судалгааны үр дүн гарсан байж байгаа. За энэ асуудлуудын хувьд миний судлаачийн хувьд дэвшүүлэх санал болвол Монгол улсын их хурлаас засгийн газрын тусгай сангийн тухай хууль нэмэлт тусгай сангийн тухай хуулийг баталсан байж байгаа. За тус хуулиар бол одоогийн эрх зүйн орчны хүрээнд 27 тусгай санги шинээр байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа. За тийм миний харж байгаагаар бол энэ засгийн газрын тусгай сангийн тухай хууль тэмдэг өөрчлөлт оруулах хэлбэрээр шүүхийн дэд үтц хөрөнгө оруулалтыг дэмжих санги шинээр байгуулах боломжтой юм байна гэж харж байгаа. Яагаад ийм үндэслэл дэвшүүлж байгаа гэхээр шүүхийн ерөнхий зөвлөлийн жилийн гарсан тайлангуудаас үзэхэд 2015-аас 21 оны хооронд улсын тэмдэгтийн хураамжаас 161 тэрбум төгрөг улсын төсөвт хөрөнгө оруулалт хийсэн байж илээ. За тэгээд 24 оны байдлаар 20 орчим тэрбум төгрөг. Тэгэхээр энэ улсын тэмдэгтийн хураамж болон энэ шүүхийн тусгай архивын үйлчилгээ гэх одоо энэ шүүхийн одоо иргэдэд үзүүлдэг үйлчилгээнийхээ энэ төлбөрүүдийг энэ шүүхийн дэд үтц хөрөнгө оруулалтыг дэмжих санхүүжүүлэх ийм хэлбэртэй бас байж болох юм аа гэсэн бодлогыг хэлбэр төшүүлж байгаа. За тэгээд дараагийн асуудал бол нэлээд томхой асуудал байж байгаа. Шүүгчийн ажлын ачаал бол ялгаатай байна. Энэ талаар манай одоо хамт илтгэл байгуулсан Цагаанбаяр бас нэлээд дэлгэрэнгүй танилцуулах байсан. Тэгээд Хинти аймагт шүүх хурлаанд оролцохоор юу тэгээд би товчхон танилцуулъя. За шүүгчийн ажлын ачааллын талаар өнөөгийн одоо 25 он хүртэл хоёр томоогоо судалгаа хийсэн гэж байна. 2018 онд шүүгчийн ажлын ачааллыг тооцох тухай анхны судалгаа 2022 онд Төвтэй аж ахуйн сургуулийн эдийн засгийн сургууль гэж яддаг байна. Төвтэй аж ахуйн сургуулиас нэг юм шүүгчийн ажлын ачааллыг тодорхойлох судалгаа хийсэн байж байгаа. Энэ хоёр судалгааны үр дүнд Монгол улсын нутаг дэвсгэртэй нийт одоо ажиллаж байгаа шүүгч нарын ажлын ачааллуудыг судлаад хот нийслэл Улаанбаатар болон орнуудын одоо шүүгч нарын ажлын ачаалал ямар хөө ялгаатай байдлаар ажиллаж байна гэдэг судалгаа гарч ирсэн байж байгаа. За энэ жишээ аваад үзэхэд
24 оны байдлаар нийслэлдэх захиргааны эргийн анх шатны шүүх нэг шүүгч дунджаар 65 хэрэг шийдсэн байж байгаа. За бидний өмнө 18 онд хийжсэн судалгаагаар захиргааны эргийн шүүхийн шүүгч бол нэг 50 хэрэг шийдэхэд зохистой ачаалтай байна гэд үзэжсэнээс бол 65 хэрэг бол улсын дутчаас давсан ачаалтай байгаа. Харин орон нутагт нэг шүүгч дунджаар хэдэн хэрэг шийдэд байна гэд судлаад үзэхэд 25 хэрэг шийдэж байгаа. Тэгэхээр энийг орон нутгийн шүүгч нараа Нийс Улаанбаатарын одоо Чингэлтэй Сонгиархан гэдэг юм энэ ачааллахтай шүүгч нартай харьцуулахад бол хоёр дахин ачаал багатай ажиллаж байгаа. Гэхдээ орон нутгийн шүүгч болон нийслэлийн шүүгч нар бол адилхан цалин авч байгаа ийм асуудал байгаа. Тэгэхээр ер нь бид нар цаашдаа шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх талаар нарийн судалгаа хийх хэрэгтэй байна. Яагаад ингэж хэлж байгаа гэхээр энэ өөрөө электронд орсон одоо нийт шүүхийн төсөв 360 тэрбум байлаа гэхэд нийт шүүхийн төсвийн 83%-ийг шүүгчийн цалин нийгмийн даатгал хэлбэрээр одоо олгодог ийм жишээ байгаа билээ. Тэгэхээр шүүхийн төсвийг бол дотор нь бол менежмент хийж одоо зохистой ачаалттай тэнцвэржүүлж шүүгчийн цалин олох боломжтой байна гэж харж байгаа. Энэтэй холбоотойгоор хэлэхэд за иргэний хэргийн хувьд бол Монгол улсын хэмжээнд нийт хянан шийдвэрлсэн хэргийн 73.8%-ийг нийслэлд шийдсэн. Орон нутагт бол 26.2% байна. Одоо 3-1 ярилцаад байна. Эрүүгийн хэргийн давзаалах шатны шүүх бол нийслэлд 52.6, орон нутагт 47.4% гэдэг ийм бас ойролцоо төвтэй байна. Захиргааны эргийн давзаалах шатны хувьд бол электронд орсон 65 хэрэг нийслэлд шийдэж байна. Орон нутагт бол 25 хэрэг шийдэж байна. Тэгэхээр энийг бол яг гоо тэгээд тооцоолоод үзэхээр орон нутгаас 25 шүүгчийг нийслэл Улаанбаатарт шилжүүлэх боломжтой гэдэг ийм асуудал байж байгаа. Ер нь бол бид нар бас нэг харах онцгой өөрчлөлт хэрэгтэй шүү. Дагнасан шүүхийн тогтолцоо, шүүхийг дагнах гэхээр л одоо шүүхийг дагнаж байгуулах гэж ойлгоод байгаа. Ер нь бол дагнасан шүүхийн тогтолцоо бол дотроо хэд хэдэн ялгаатай хэлбэр байгаа. Одоо мэрэгсэн шүүгч, за тэгээд шүүхийн салбар, шүүхийн салбар танхим гэд. Ер нь бол ийм дагнасан шүүхийг бид нар бас арай өөр цөс харах хэрэгтэй юм шиг байна. Дагна гэхээр сайн болчихгүй. Ер нь бас эдийн засгийн өөрөө шиг талаас бас бодолцож шүүхээ байгуулахгүй бол Монгол улс ч өөрөө одоо сая 500 м авто амдруулжиг километр квадрат гэхэд одоо нийт хүн амын тал нь Улаанбаатарт, тал нь хөдөө орон нутагт байгаа нөхцөлд одоо нийт нутаг дэвсгэрээр дагнуулна гэх нь одоо бас учир дутагдaltaй байх гэж бодож байна. Тэгэхээр одоо энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэхээр ер нь цаашдаа шүүхийн захимжилтыг л сайн одоо дэмжиж, захимжилтыг сайн нэвтрүүлэх шаардлагатай болов гэж бодож байна. За дараагийн асуудал бол энэ шүүгчийн цалин инфляцийн түвшинтэй уялдуулах зайлшгүй шаардлагатай байна. Сүүлийн энэ 13 жил, 20 жилийн хугацаанд одоо Монгол улсын эрдэлээний үнийн индексийн шүүхийн инфляцийн түвшин бол дандаа 10-аас дээш байсан. Гэсэн хэдий боловч шүүгч нарын цалин бас дагж өөрчлөгддөг. За 2015 онд энэ Мөнхбат за тэгээд мөнх сайхан гэдэг докторуудын хийсэн судалгаагаар тухайн үед шүүгчийн цалин $1300 байна гэд тогтоож ирсэн байлээ. Миний судалгаа бол эдийн засгийн судалгаа гэхээс илүү зүгээр бодлогын судалгаа, одоо хувьцан судалгааны нэг төрлийн шүүхийн төсвийг улсын нэгдсэн төсвийн хэмжээнд 1%-өөс дээш байлгана. Эсвэл одоо шүүхийн төсөв өмнөх оны хэмжээнээс ер зайлшгүй дээшгээ өссөн дүнтэй байх ёстой гэдэг ийм механикаар одоо энэ шүүхийн төсвийг нэмэгдүүлэх нь өөрөө үндэслэл муутай болж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энийг ерөөсөө шүүх бол эдийн засгийн үр шиг талаас үйлчлэгээ үзүүлдэг нэг юм байгууллага гэдэг өнцгөөс харж одоо тухайн шийдвэрлсэн хэрэг маргааны тоо, шүүгчийн ачаалал, за тэгээд зардал,
одоо тэгээд өөр олон асуудлуудыг харгалзан үзээд шүүхийн төсвийг гүйцэтгэл суурилсан шүүхийн санхүүжилтөд олох талаар одоо бид нар одооноос судалгаа хийгээд энэ дээр анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. За тэгээ өмнө дурдсан засгийн газрын тусгай сангийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрээр шүүхийн дэд бүтц хөрөнгө оруулалтыг дэмжих санг байгуулах боломжтой гэдэг. Энэ эрхцээ орчин бол нэг тийм амар хүн дээр бий болох асуудал биш байхгүй. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хууль тогтоомжийн өөрчлөлтөнд данд судалгааг хийгээл за тэгэл нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулалтаа хамгийн гол нь энэ улсын их хурлын гишүүд болон засгийн газрын гишүүдтэй бас зөвөр ойлгуулж таниулах ийм асуудал байж байгаа. Энэ санг яагаад байгуулах боломжтой байна гэхээр улсын дэмжлэгтийн хурамжуулалт шүүхийн тусгай архивын үйлчлэгээний орлогоос энэ санхүүжүүлэх боломжтой. Санхүүжүүлэх боломж нь бол одоогоор ингээд нээлттэй байж байгаа. Ийм асуудал байна. За тэгээд шүүхийн захимжилтыг заашгүй нэвтрүүлэхгүй бол орон нутаг болон нийслэл гэдэг ийм хоёр өөр одоо байдал одоо үүсчээд байж байна. Ерөөсөө манай хувь зүйн одоо гол асуудал энэ болчиход байгаа шүү дээ. Нэг хууль баталгаар орон нутагт яах вэ, нийслэл Улаанбаатарт яах вэ гэдэг ийм ялгаатай асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энийг шийдэх гол гарц бол шүүхийн захимжилтыг нэвтрүүлэх буюу энэ шүүхийн үйлчлэгийг цахим хавцас төрөд шилжүүлэх ийм асуудал байж болох юм аа. За энэ руу ярьсан. За тэгээд та бүхэнд баярлалаа.